За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдөр мэндийг хүргэе. Нээлт хараагийн өмнөдийн хөзөр захирал эхлэх бэлэн боллоо. За энэ үед хэдүүлээ үзэгчдийн хүсэл дээр, ард түмний хүсэл дээр гэдэг шиг таны сөөвөл мэд ер нь ямар хүн байна вэ? Тэ? Ер нь учирсан яваад энэ эсвэл очих гад байна уу? За тэгээд яг уучраад ингэхдээ юун дээр анхаарах вэ? Хувь тавилан яаж нөлөөлөх вэ гэдэг асуултнууд хариулаа явнаа. За ингэнэ. Одоо хавар болж байна те. Ядч нэг юм сингл гэдэг ч юм уу эсвэл одоо байгаа хүмүүс бас нэг юу юм та бүхэн шипи ойлгоё. Яг хажуудч нь байгаа хүн. Эсвэл ер нь нэг хүн амтан хайхаар үл ямар хүн хайхнууд талаар одоо та бүхэнтэй сар ярилцъя заяа. За 3 өдөр байна. Аль нүдэнд тусаж байгаа сонгоорой. 3 2 1. За ингээд эхний хөзөр оны дэшин дуртахад хөзөр хаана одоо хөзөр хэдэн минутаас эхлээ хармаар байгаа бол сав комментс дээр одоо биш description хэсэгт ингээд тоорууд байгаа ш заяа. За ингээд эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань за аягны Хүлэгбаатар. За хөзрийг ажиглавал одоо аяг барьсан морин бүр ингээд давхилтай буйралтай гэх тийм одоо байдалтай байгаа ингээд цаан Хүлэгбаатар байна. За юу гэсэн үг гэхээр сайн хараад аваарай заяа. Таны одоо заяаны хань сөөвөл мэд нь ер нь иймэрхүү байгаа. Тайлбарлал зүрх сэтгэлд дагдаг, зөөлөн нэг тийм хүнд гэмхор хүрэх гэн айгу ерөөдөө мөөрөөр явдаг. Ийм хүн яг нэг ихэд амар тийм туг барайл, их орно мандуулаад ямар нэгэн компани байгуулалт те ямар төрлийн хүмүүс биш. Гэхдээ аюу тийм сайхан сэтгэлтэй, халамжтай нэг баг зэргийн эмзэг байж магадгүй. Гэхдээ тийм сэтгэл нь аюу сайхан тийм төрлийн хүн бол байна уу да гэж бол энд харж байгаа юм аа. Нэг хоёрт за тэгэд харагдах байдал болон тэгээс юу одоо бие галбирын хувьд бол нэг баг зэргийн бадрүүн талдаа нэг тийм амар бор бол биш бас амар тийм шар цагаан биш тийм жоон дундуур үсэдэг штэ. Зундаа амар хурдан боржтой тэгээд өгөл аягүй хурдан нэг тийм цайрчтай. Тийм маягтай нэг тийм айхтар өндөр лав. За байж нэг 100 нэг өндөр гэвэл дээр байх нэг арай 160-д бол биш тийм нэг бүр амар тийм 190-д л арай орчихгүй байх нэг 175-аас бол нэг дээш маягийн өндөртэй байх болоо гэж бол нэг одоо гарч иж байгаа юм. За тэгээд цаашаага ингээ харвал ийм зарим ер нь ийм юу хүмүүс үдэг штэ. Дайчи юм шиг хэрнээ тийм зөөлөн юм аюу сайхан бүтээждэг тийм гарын эвд үү яадаг юм талтаа сайн. Тийм төрлийн хүн бас байх юм да гэж үл энэ дээр гарч иж байна. Нэг өсtöндөө товчондоо бол зөөлөн талдаа ихтэй тийм дайчин хичээнгүй сэтгэл зүйн хувьд бол ялангуяа дотны хүмүүсээс жоохон эмзэг нэг гимэн гэвэл ээжийн хүүхэд юм эсвэл тийм одоо гэр бүлээсээ тийм нэлээд тийм бас зууралтан байх магадлал бол байгаа. Гэхдээ тэр хэмжээнд бас өөрөө ч бас сайн хайрлан гэсэн үг. Ер нь эргэн тойрны ойлголттой байгаа хүмүүстэй аюу сайхан сэтгэл зүрхээ зориулаад гоё хайрыг үзүүлээд гоё явж чаддаг хүн юм а гэж үл энэ гарч байгаа юм. Нэг зүйл гэвэл сэтгэл зүйн хувьд гайгүй хэрэг жоохон орон гарan байх магадлал байгаа. Тийм учраас энэ хүний жоохон тийм чиглүүлж, энэн зүгийн тэрэн буйтэй энэ юм бас энэ ийм зүйл зүв байдаг юм гэх юм ойлгохгүй бол энэ хүн бас тэрийгэ бүрэн ойлгохгүй байж бол бас магадгүй юм шүү гэдэг үзэр энэ дэр гарч байгаа юм аа. Тэгэд аягны Хүлэгбаатар учраас мэдээж одоо нэг хүнд одоо хамаг байлгаж зориулдаг төрлийн хүмүүс гэдэг штэ. Тийм төрлийн хүн. Зөөлөн гэхдээ тийм хүнд хамаг сайхан зориулдаг. Одоо нэг манусын аав ээж үйлдэл гэдэг үсэн штэ. Найз охин бүр хаа байсан 5 ширт хөршөчөөд гэр нь хаа байсан офицер гээд алхаа явж мөнгө авахгүй тэгээд. Тийм хэмжээний сэтгэлтэй хүн бол бас байх юм байна. Гэтэ ингэх байхаа. Энэ хөзрийг сонгосон хүн танд жоохон яг тийм сэтгүү яадаг гэдэг зүйлүүд ч юм жоохон олгодонгой санагдаж магадгүй шүү. Яагаад гэвэл тэр үзэг сонсон хүн та харин аяг хүчтэй хүн сонирхдаг. Гэтэл хүн чинь нэг тийм хүчтэй гэхээсээ тийм зөөлөн талын хүн байгаад байхаар харин бас яста яад юм байгаа гэдэг шиг юм болох байх. За харин энэ хоёр дахь асуулт буюу одоо хизээ учрах вэ те ер нь учирсан байна уу гэдэг тал дээр. За яаж учрах тал дээр бол ихлэ хариулчихъя.
Ястай амьдралын хатуу хөтөг туулаад юм хүмийг сайхан босгож бүтээгээд зөндөө юм болж байх үед ер нь нэг тантай нийлээд ийм тийм болоод одоо явах болов гэдэг хөзрийг гарч байгаа юм. Хүмүүс зарим нэг гэдэг юм. Таарах төсөр дээр гараад одоо 5 айц зоос бол зүдэргийн өдөр юм туулах өдөр. Яг нэг амьдралын хатуу хөтөг туулж байхдаа аюу сайхан одоо танилцаад юу гэлээ яалаа гэдэг бол орох байх. Тэгээд одоо баг танилцсан байхаа. Яг бодсон шиг ч юм бол одоо үгдгийн гоё хүн бол биш. Гэхдээ ер нь танилцсан зарим тохиолдолд юм хүмүүс одоо нэг эмээ өнөр ярьдаг штэ. Анх нөгөөг чараас энэ юм уу гэж бодсон. Тэгэл юм соц мэддэг гэдэг шиг. Энэ хүнтэй тийм юу яах? Одоо суух тийм өөрөө чинь заяаны сүүл мэтэгд суух тийм нийлэл биш шүү. Амар тийм хайр дурлал амар нэг тийм ингээл халуухан те ингээл ийм даллаар гэдэг тийм хагас заяалал ингээл амар тийм халуухан нэг тийм амар тийм би нэг хөлбөл тийм байхгүй. Юун дээр суул таяр ингээ би нэг яг жихэн цанч чанар танихыг гэвэл юу яа хэцүү амьдралын нөхцөлд би бинийг сайхан дэмжиж тулаад эсвэл энэ хүн сайхан өөртөө ч юм уу төсөлчийн хүн харамж үзүүлээд тэгэд ер нь харахаар за энэ хүн ер нь аягүй тийм дажгүй юм байна гэдэг итгэл үнэмшлийг халамж хайраар одоо төрүүлж одоо мэдрүүлэх юм аа. Тэгж мэдрүүлсэн хүн одоо мэдрүүлж өөрч одоо за энэ хүн өндөр гоё юм байна гэдгийг одоо өөртөө ч юм бол одоо оруулж мэдрүүлэх юм байна гэдэг зүр энэ дэр гарч байгаа юм аа. Тэгээд цаашаага ярил юм байна. Бараг учирсан байх шүү. Яг эргэн бодсноос өөр ч юм уу эсвэл үгүй энэ юм гэхээр жоохон хүн байх магадлал байгаа шүү заа юу. Зарим нэг сонирхсан тийм хойнослын гүдэг ч юм уу те. Одоо хойнослын гүдэг гэрнээ одоо юу гэдгийг өөр чи бол одоо түүнийг тоодгүй. Эсвэл энэ юм гэсэн нэг тийм төрлийн хүн байгаа шүү. Бодсноос нь аюу дажгүй хөлдрөө хоолн заа юу. Эсвэл амлчих. За 3 дахь хөдрийн асуулт. Юун дээр анхаарах ёстой вэ? Ингээ зайн тавьчих юм bijээ. Хангид мэ хүлээстэй хүн. Энэ харилцаа юу яахгүй? Яг урт хугацаанд аюу дажгүй болохос яг учирчаад ингээ явж байхад бас жоохон төвөгтэй үйл явдал болох гэвэл болно. Заримдаа салъя салж одоо эсвэл нийлээ нийлж болдгоо. Эсвэл жоохон удажж явах дотносч юм уу? Нэг юм ус байдгийг анзаардаг хаад жоохон удаан хугацааны харилцаанд гоё дотносоо биений уламж ойлгоход нэг дундуур ганц хоёр тоогсогдоо салж нэгдэг ч юм уу те юм болж байгаа нэг магадлал байгаа. Гол зүйл гэвэл өөр дөр чинь бол байна. Өөрлөв чинь одоо үгүй хүн гоё сэтгэл зүрхлээ зориулж болно. Тэгмэд өөрөө одоо энэ хүнийг сайн таних, ер нь энэ хүнийг яаж авч явах би хэлж шүү. Энэ харилцааны гол занглаан чи энэ үсээ сонсгон та. Хэрвээ яг энэ хүнтэй бүтэн болгыг шийдвэл яг гоё болгож болно. Болохгүйгээ дайрвал одоо тэгэл бас болохгүй ч юм уу эсвэл токсик харилцаар орох бүрэн боломж байгаа. Тийм учраас аюу тийм ухаантай байгаарай, бодолтой байгаарай. Угаасаа энэ хүн бас амьдралын ингээ юм ойлгох те. Тэгээ өөрөө чинь бас хайрыг хүлээдлээ бас өөрөө чи хайрыг хүргэтлээ бас жоох удах байх шүү. Одоо юмыг тийм хурдан болоод газ ингээд явна гэж үл нэг тийм найдад хэрэггүй юм а гэдэг хүзэр энэ дээр бол нэг гарч байгаа юм а. Тэгээд цаашаа ингээ харуул нэг ийм их тийм гарч байгаа юм. Өөрийн чинь type тэгээ өөр чинь таарах хоёр хүн гэдэг юм байна. Өөр чинь таалагддаг маа штэ. Тэр яг өөр чинь энэ сүүл мэд гэдэг хүнээс одоо арай өөр байх магадлал байгаа шүү. Тэгээ яагаад гэвэл чиний typeтай чи өөрөө таарахгүй. Хоёр сүнс нөө чи өөрөө энэ үс сонсон хүнтээс эршрүүд юм дайчин тэ эсвэл юм болгохтой гэдэг хүн. Гэтэл яг тийм хоёр хүн таарахаар хооронд зөрчлөө салахгүй. Харин яг өөртөө чинь ийм хэмжээ юм таарна гэдгийг яг өөрөө сэтгэл зүрхэндээ бол бас хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал бол байгаа шүү гэдгийг бол ойлгоорой гэж хэлж байгаа заа юу. Яг мэдээж амьдрал дээрээ бол бүх юм бодсоос жоо өөр тохиол байгаа штэ. Тэгэл 10 жилд нэг амар лайт хүмүүсд байдаг шүү дээ. Нэг бүтсэн ламч гэдэг юм, пастор ч гэдэг юм болцсон байдаг. Яг тэр шиг бас тийм бодоогүй үйл явдал бол одоо энэ хосын амьдрал биш сүүл мэддэг юм бол ер нь болох юм байна гэж бол энэ дэр гарч байгаа юм шүү. За яа. За харин одоо юу яа? Хувь тавилан одоо таны энэ учирлууд саяны асуудлуудад яаж нөлөөлж байгааг харцгаая. За
10 буюу одоо хувь тавилангийн эргүүлэг. Яалтчгүй та бол нэг талаас бол азтай юм байна. Яг гэвэл нэгсэндээ ядаж танд ингэж болон таарсан хүмүүс бол байгаа юм байна. Зарим хүмүүсийн сөөвөл мэж нь яг гэдэг хүмүүс энэ чинь юу ч нэг юм ойлгоорой. Сөөвөл мэж гэдэг юм чинь бас жоохон үүлийн өрөө орж ирдэг. Зарим сөөвөл мэтүүдийг тийм амар сайн бол байхгүй. Зарим бүр төгтөө үлүүд оруулах гэдэг. Таних бол бас таны төлөө сэтгэлтэй бас аз авчирдаг. Дээр нь та хоёр цуг байхдаа ямарваа нэг ингэж аюу сайхан азтай гоё үйлүүдд болдог ч юм уу тийм юм бол бас байд юм шүү. Тэгэхээр тэр тал дээр бол бодож үзээрэй. Ер нь энэ хүндэд цуг байхаар те аз дахиагаад байна уу эсвэл лайт үйл болоод байна уу. Тэр талаар барай харж байгаа гэж шийдэж дурдахгүй. Яг уу дотор бодчих. За хоёулаа цуг байлаа ямар нэг азгүй үйлдэл боллоо. Ер нь нэг юм жоохон төвөгдөж юм. Эсвэл хоёулаа цуг байлаа. Аюу сайхан азтай үйлдэл араасаа давсаад байвал за ер нь бит хоёрыг бурхан багштай одоо нэг дээр нэгтгэж байгаа юм байна. Нийлгэж байгаа юм байна гэд ойлгоход нэг буруудах юм бол байхгүй. Тэгэд цаашаа ивэл яалч нүуний хувь тавилангийн юм одоо өөрчлөн сорил өгж байгаа юм байна. Анхаараарай. Энэ хөтөлбөрийг сонсож байгаа хүн та танд хоёр сонголт байна. Нэг нь яг нэг ийм хүнтэй уулзраад ингэ сайхан амьдралын аз завшаанаа олоо явах. Үгүй бол нэг ийм өөр хүмүүстэй жоохон токсик зан аршид ороод токсикод явах гэсэн юм хоёр сонголт танд байх гэдэг юм байна шүү заяа. Тэгэхээр анхаарах одоо тийм ер нь хувь тавилангийн ямаа дагаж явах нь угаасаа зөв гэдгийг таач үсэ мэдээд байгаа. Тийм учраас бас энэ тал дээр аюу сайн бодож үзэж явах хэрэгтэй шүү заяа. За харин хизээ учрах ямар одоо те юу яаж учрах гэдэг тал дээр юу гарч ирж байна. Одоо Савааны Хүлэг Баатар. Ер нь дайчин бай. Энэ үгийг сонсон хүн та юу яагаад вэ? Би эмгтээлэг байх гэдэг чинь би ойлгож байна. Гэхдээ юу яагаад вэ? Одоо хит нэг юм жоохон бие барьс хийгээд байна. Ялангуяа зарим хүмүүстэй. Тэгээд дээр нь нэг юм өөртөө тайп тавьчаад тэрэн дээр л орох гээд байна. Зарим хүмүүс жоохон боломж олгооч гэж бол хувь тавилангаас л хэлээд байна. Тэгээд ялангуяа зарим нэг юм энэ дайжгүй байж байгаа гэсэн хүндээ ер нь аюулгүй сайн чиглэлтэй зүтгэрэй гэдэг үзрээр гарч иж байгаа юм аа. Тэгээ чинь эцсийн таны л амьдрал ямарваа нэг зүйлийг хийж байгаа зүйлтэй яг өөрт итгэлтэй дандаа тийм сайн одоо талын ч юм уу те харж явж байгаа. Тэгэхгүй тийм зүйлсээ сонсгон та бас ер нь ямарваа нэг босож байгаа мууг хараад гэдэг ч юм уу. Эсвэл тийм токсик руу оруулах гэдэг ч юм уу те. Эсвэл өмнө нь таарсан хүмүүсс болоод тийм жоо тийм токсик харилцаанд өөрийн мэдлгүй тийм орцсон байх магадлал байх гэдэг шүү. Бас давхар өөр дээр яах ихээ сайн мэдчих. Хит амар тийм дүрлэлсэн эсвэл хит тийм өөрийгөө бодсон эсвэл хит тийм хүний бодсон биш тийм дундуур нь байлгсан те айтайх юм руу орсон байлгавал маш сайн юм а гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаа юм а. За харин гурав дахь нь аягны хаан. За яалтчгүй хувь тавилангаас одоо тийм давхар таныг одоо хүнийг илүү сайн ойлгох гэдэг нь хит зөөлөн биш хит хатар биш яг хүний тийм байгаагаар нь хүлээж авч бас байгаагаар нь одоо тийм байгаад нь таарсан үйлдэлийг хийх юм аа гэсэн үг болохгүй юу. Тэгэхгүй бол энэ үзэг сонгосон хүн нэг бол хүнд за ястай байгаа бүх юма зориулж байна. Бүр биеэ зориулж байна. Бүр сэтгэл зүйрөө зориулж байна. Эсвэл хүнд ч юу ч зориулахгүй. Ингээд харч нэг юм дундч баланслах юм шиг таахгүй. Эсвэл нэг хүнийг амар гоё гэж харж, эсвэл хүмүүс бүрийг норч хараад байна. Энэ чинь хүн чинь тийм сайнлтай, нуудлалтай тийм. За тэгэнгүүт одоо жингийн тухайн дээр юу байх вэ? Амар сөрөг хэрнээ жижигхэн тийм гоё сэтгэл хатам юмтай хүн үү? Эсвэл амар сайн хэрнээ жижигхэн тийм сөрөг хүн үү? Одоо жишээ нь юу гэж бодож штэ. Өхөн цандж болно. Амьдрал энэ хөтө цуухай амьдралуудаас санаж байна. Гэхдээ тэр хүн аягүй тийм халамжтай, үргэлжлэний талд үргэлж чам гоё тийм гоё байх хэрэгтэй болж байна. Эсвэл амар тийм плаг царайлаг өндөр бие хаатай, эсвэл том юутай юм шиг хэрнээ тийм токсик, эсвэл чамаа хуурдж юм, эсвэл чамаа хүлхэмдэлч юм уу. За бүр боёлыг хэвэл чамаа гар хүрдэг байвал бас хэцүү үстэй. Яг энэ зүйлсүүдээр бодож үзэж ер нь нэг тийм энэ зүйлийг сонгосон хүн та ямар нэг хосын харилцаанд орохдоо одоо энэ хүмүүсийг сайн яг бодитоор дүнжаагаараа жингийн тухайн дээр одоо сайн тал нь их байна уу, муу тал нь их байна уу те. Эсвэл сайн тал нь их байсан ч гэсэн муу тал нь бас их байгаад байна уу. Тэгээ яг энэ хүн заслахар хүмүүст ер нь сайн бодож байгаараа гэдэг хөзөр энэ башрын туршлагаас гарч байгаа юм аа. За ерөнхийд нь дүгнэхэд бол нэг иймэрхүү одоо
Эхнээс нь бол одоо зүрхсэлээ даагдаг нэг тийм дундчхан өндөртэй нэг тийм жоохон бадруу маягийн гэхдээ аюу тийм зүрхсэлээ даагдаг нэг тийм гоё цайрах сэтгэлтэй хүн байна. Энэ бол хувь тавилгаас орж байгаа сайхан Аз юм. Гол нь энэ харилцаа тийм амар халуухан гэхээсээ тийм халамжинд тулгуурж эхлэх болов гэдэг зүйлийг гарч ирж байгаа учраас ер нь хүнийг үнэлдэг бас тийм дайчин 50 байгаарэ гэж бас өөрөө төрөлжүүлэх байгаарэ. Гол нь юу яах юм байгаа шүү. Одоо жоохон нэг тийм өөрөө чинь тайпны хүн биш байх магадaltaй учраас маш сайн бодож төлөвлөж шийдвэрээ гаргаж байгаа. За харин энэ тал дээр чинь сахиусан нэг юу зөвлөж байна одоо харцгаая. Таны үед дээд гэгэнтэй. Юу яана? Миний бороо найзуудаа яг хүн дээр зүүн совинга дагна. Нэг юм бодж үзээрэй. Зүүн совин чамд таалагдах хоёр өөр шүү. Одоо юу гэдэг юм хэлээ? Хүмүүс өөртөө таалагдсан одоо хүн л харахаараа тийм гоё одоо царайлагч гэдэг юм уу сүлийн таалагдчих юм сүлийн одоо агаар vibe хийлгэн байгаа шүү дээ. Энерги нийлээд тэрнийг зүүн совь надад хэлээд энэ бодсон байхгүй юу. Гэтэл чи үгүй ээ. No. Одоо яг зүүн совингоос өөрөө асуу. Тэр чи аюу тавчхан байл. Үгүй бол нэгс та тэр хүний мөрийг харангуудаа яг зүүн совь гоё хэлчихсэн чи эсвэл тэр хүний те том цээж үт юм эсвэл тийм гоё царай царайлсэл харангуудаа тийм яг зүүн совь яг үний хэлсэн гээл болохгүй. Наа чин бол одоо юу гэдэг эрэгтэй хүн их тийм аимшигт том мэмтэй ихтэй аюу тийм аимшигт шолонтой суухаас ялах хүсдэг. Тэрнтэй адилхан гэж ойлгочих заяа. За тэгээ ингийн та хоёр яг нийлхээр ямар хөө энергитэй байх вэ гэдгийг ер нь одоо би танд харуулж байгаа заяа. Морин тэрэгтэй. Та хоёр цугтаа амьдралаа сайхан босгож, эсвэл нэг хүмүүсийн гоё үг гэдэг чтэй. Тгээс нь бүх юм сайхан эхэлнэ гэдэг. Яг тэр шиг бүх юм сайхан тгээс нь эхлээд амьдралаа сайхан босгоод, алтан оноогоо сайхан туулцаад, за энэ ийм мэдээж тэр юм чи нэрээ сайхан ойлгочорой гэдэг. Тэгээд сайхан явах амьдралын энергитэй юм байна. Тийм учраас одоо бүтээн байгуулах, бүтээх энерги та хоёр дэх цуг байх учраас одоо их гоё сенс амьдралын үед бол ирнэ гэж бол энд гарч байгаа юм аа. За ингээд эхний хөзөр маань дуслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан лайк дараа шеэрээ subscribe дараа донешн маш баярлах болно. Мөн одоо бүлгийн ертөнц дээр те юу хийх хүсний мас олгохтой байна. Юу нэг тэмцэн дэлгэв чиглэл дээр сайхан манифест хийгээд зэлгэрүүлэх ерөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан нөхцөл өрөө мөн дашин дуртахад та бүхэнд байнгын стрессээ төвөх хөвгтэй хэцүү байгаа бол тэгээ та бүхэн одоо надаас тараад үзүүлэх болно. Instagram, Facebook-аас холбогдороо мөн энерги зөвлөх Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут давтаас нороод 10 сарын бэлтгэлийг гаргах тэр аюул сайхан тавьшаар гоё булаа гаргадаг юм шиг заяа. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэллээ. Амьдрал дээр чи сүүлд нь баярлна. Ер нь заяаны хань сүүл мэт гэлтэхгүй чи амьдрал дандаа сүүлд нь энэ нэр зүг байсан юм байна гэж бодох сүүлийн дандаа болно шүү заяа. Тэрэн дээр чи аюул сайн ухаантай байж үзээрэй. За одоо ингээд хоёр дахь өдрөлгөө орцгоё. За хоёр дахь өдөр маань шидтэн. За хөдрийг ажиглавал хөгшин царайтай юм шиг ирнэ өвчлээгүй дажгүй залуу одоо таарат өдрийн дөрвөн одоо элементийг барьчихсан сансарт ингэ байж байна. За танилт таны заяаны анчин сайн байна уу гэдэг шиг. Нэг талаас бол залуухан ихтэй тийм ухаалаг гол нь одоо амбицтай юу хийхээ мэддэг. Эсвэл одоо тийм залуу сэтгэлгээтэй байж болно. Одоо жоон нас явсан ирнэ. Хамгийн гол нь тийм сониуч өөрийнхөө тийм төрлийн хүн байна. Нэг талаас бол одоо энэ хөтөлбөрийг сонгосон хүн та одоо аюу тийм суур сайтай хэрнээ одоо жоохон зөөлөн эсвэл за амбицгүй гэх нь хайшаа жоохон тийм зөөлөн байх магадлал байгаа байна. Тэр чинь одоо сайн нөхөж чадах бас одоо өөрөөс нь сайн чиглүүлж чадах, өөрөө чинь бас одоо тийм сайн зөв зовроо тийм засаж болон одоо тийм балансалж чадах тийм хүн одоо таны ийм сайхан заяаны хань яадаг гэдэг юм бол болох юм байна гэж гарч иж байгаа юм. Тэгээд бас нэг зүйл энэ хөдрийг сонгосон хүн та тодорхой хэмжээний тийм зүүн совинтой байх магадлал байгаа. Яагаад гэвэл одоо юу яагаад байна? Шидтэн гэдэг хөдөр хэр болгоны хүн дээр бол гарч ирдэггүй. Гэхдээ яагаад тэнд гарч иж нэг гэхээр одоо гэдгийг зүүн совинтой хүмүүс миний ажигласнаар яг залав тал нь өөрийгөө ойлгодог юм шиг байлээ.
тэрээсээ айдаг ч юм эсвэл тэр нь юу юм гэж мэддэггүй тийм. Тэгвэл энэ чинь бас сайн тийм чиглүүлж чаддаг, сайхан зөвлөж чаддаг. Энээсээ яаж ингэж болов хэлж чаддаг. Хамгийн гол нь тантай ийм зүүн сувин яадаг гэдэг одоо шашинч гэдэг юм уу те эсвэл шүтлэгч гэдэг юм уу тэр ч сайхан ойлгож чаддаг тийм хүн бол байх юм шиг байна. Яагаад гэвэл энэ төдрөө сонгосон хүн та юу яагаад байна? Уг нь бол бас таныг таны хойноос хүмүүс ус гүйд юм байна. Гоё байна. Царайлаг юм алаг юм аа. Гэхдээ нэг тантай яг тийм таны юг яриаг ойлгодог, тантай ярилцахад бас тийм төвшин нэг тийм level 1 төвшний тийм хүнтэй та харьцах хүсдэг. Дааш тэр нь бас байдаггүй эсвэл ойлгохгүй учраас бас тааж байгаа тийм сэтгэл дундуур бас байдаг гэж магадгүй байгаа юм. Тэгвэл давуу дажгүй санаа зовлтгоо. Үнэхээр яг таны зөв хүн муу юмаа гэдэг яаж мэдэх вэ гэхээр тантай зүүн сувин яадаг гэдэг зүйл бүх зүйлэр чинь сайхан яриа нийлдэг. Тийм хүн бол энд байх юм байгаа юм нэгт. За хоёрдугаар цаашаа харуулж байгаа би хаг нь юу юм шүү. Энэ ингэнэ. Анх энэ юм гэж бодох магадлал байгаа шүү. Яг гэвэл энэ таны сөүл мэд чинь харагдах байдлаараа бол шүрмслэг туранхай баг зэргийн өндөр байж магадгүй. Нэг тийм амар тийм бие яадаг гэдэг тийм төрлийн хүн бол биш. Жоохон бусдаас содон харагдах магадaltaй шүү. Царай төр эсвэл бие авч байгаа байдлын хувьд. Тэгэл нэг хүмүүс нэг ярьдаг штэ. Энэ ямар сони юм бэ гэсээр тэгэл нэгсэн тасаа гэдэг уулзсан байдаг штэ. Тийм байх магадлал бол байгаа заа юу. Тэгэд цаашаа ингээ харуул ийм байгаа юм. Энэ хүнтэй гол нь тэр хүнтэй цуг байгаа яаж мэдэх вэ гэхээр бас зүйл. Энэ хүнтэй цуг байхад та ярих яриа бол яг дүүрч хамгийн гол нь аюу сайхан тийм сэтгэл санаа шиг сайхан юу болоод цэгцлэг дээд хаашаа яаж явахаа мэддэг болоод эсвэл энэ хүн тэнийг сайхан тийм утга учиртай амьдралыг тийм мэдрэмжийг өгдөг юм уу те тэгж өгж байгаа бол энэ хүн тэнийг энэ хашуу заа юу. За хоёр дахь нь учирсан байна уу учраагүй байна те ер нь хаана яаж учрах вэ? За юу яана энэ дээр өстой гоё болсон. Эхний ээлжинд та яг учирсан үгүй яаж мэдэх үү гэхээр ингэн яалчгүй ажил эсвэл та нэг юм хүнээс тусламж хүсэх 600 үзэр бол юм буян үйлдэх хүн туслах тийм гоё байх хэлж байгаа юм. Давуу тал гэвэл юу яаж байгаа юм? Энэ хүчтэй сонгосон хүнтэй бас аюу тийм сайхан буяны өвлийн үртэй хүн учраас танд зөрөө тус тийм хүмүүс гоё туслая барай гоё гэж тийм боломж бол янз бүр ирдэг. Харин тэгж ирж байх үед тийм хүмүүсээс сайхан харилцаа явж байх үед танд тийм сонин санагдсан хэрнээ тань үнэхээр тийм хэрэгцээтэй тийм хүн таны амьдралд орж ирээд туслаад бас сайхан ярилцаад тэгээ сайхан басаад явах байх шүү. Тэгээд гол нь учирсан байна уу гэвэл 10-аас 6 буюу ер нь бол юу яадаг шиг байна шүү. Ойрын хугацаанд магадгүй учрах байх. Эсвэл учирсан байлаа гэхэд юу явах вэ? Үдгийн ойрын хугацаанд тийм дотносох тал руу бол явах байх шүү. Яг ингээ өнцгөөс бол харахад ийм байгаад байна. Бас нэг зүйл гэвэл ийм байна. Яалтчгүй энэ ингэхгүй байхаа. Айхтар тийм ингээл анхны харцаар хоо амиргоо залуу байгаал амар ингээл дурлах нь юу л бол заа зур шодогол хэлчихье. Харин нэг тийм юу гэдэг штэ. Эхлээ сонио өмгээ хараад тэгээ баг багаар нэг нүдэнд тасаад ирэхээр нэг юм гайгүй ч юм уу, хөөрхөн ч юм уу гэдэг хүн хардаг штэ. Тийм байх магадлал бол байгаа заяа. Тэрийг бол энэ хүндээ гэж хэлчихье. Яг уу жоохон энэнийг сонсож байгаа тийм жоохон романтик дурлах хүсдэг байсан хүн байвал уушлаарай. Гэтэ бодит жоохон юм байх магадлал юу бол байна. Тэгэд ийм байгаа юм. Амьдралаа нэг талаас бол хоёр сонголтыг бол өгч байна. Таны таны таалагддаг хүн яг танд зөгтдөг хүн хоёр өөр байгаад байна. Та бол аюу тийм тийм дайчин өөрийнхөө тийм иршүүд хүний хүсэж байна. Гэтэл тийм хүнтэй та өөр бас сайн зөгцөхгүй байх гайд байна. Тэр хүн чинь таныг бас өөрөөр байлгахгүй. Эсвэл тэр хүн таныг тийм ядаргаатай тийм байлах байдал боруулах байх заяа. Харин энэ хүнтэй яах вэ гэхээр
таныг аюу тийм сайхан өөрийнхөө чинь байлгах, өсөж дэвжих чинь сайхан туслах, тэгэд гоё яавал илүү сайхан тийм одоо амьдрал гоё байхаар хөтлөлч илүү сайхан оруулаад явах юм байна гэдэг хөтзөр энэ дээр гарч байгаа юм аа. Тэгэд ийм байгаа юм. Эргэн тойроо ер нь сайн ажиллаад үзээрэй. Миний амьдрал яг надад яг тийм ах шиг, найз шиг, эсвэл тийм багш шиг сайхан зөвлөдөг. Гэхдээ тийм бас сайхан мартсан, хажууд нь эвтэй байхад тийм гоё хүн байна уу? Тийм хүн байвал ер нь нэг бяцхан боломж олгоход гэмгүй юм а гэдэг хөтзөр энэ дээр гарч байгаа юм аа. За харин юу вэ? Одоо та хоёр ингэ нийлж барих яхад анхаарах зүйл юу вэ? Нэг сони юм байна. Та хоёр нийлэхээр та хоёр одоо тийм мөнгөний хэм эсвэл амжилтын нэр чинь аягүй сайхан өсөө даблт юм байна. Одоо манай нэг найз ярьж ирсэн. Манай хүн жоохон азгүй л дээ. Гэхдээ нэг охинтой уулзахаар албаар амар азтай болоод одоо улаан цай хоцорсон байсан юмдаа тэгэл нэг харийн халаар ордог ч юм уу. Эсвэл одоо амар тийм дажгүй боломж олддог ч юм уу те. Нэг өсөндөө тэр хоёр бол бас тийм заяагаар тийм холбогдсон давхар мөнгөний нэр ч юм амжилтын нэр нийлдэг гэсэн үг. Тэгэхээр та хоёр цухтаа яваад одоо цухтаа явж байгаа цухтаа ямар нэг хийгээд би бинийг сайхан дэмжиж зөвлөөд ингээд гоё явхад юу яа. Нэгдүгээр өөр төр чин болон тэр хүнд аль талд чинь одоо амжилт бүтээл эсвэл болохгүй гэсэн зүйл гээд сайхан боломж гарч ирдэг ч юм уу те. Одоо эсвэл тийм таниллаар ямар нэгэн байдлаар сайхан юм болж бүтдэг ч юм уу. Тийм одоо сайхан юм бүтээл явах юм а гэдэг зүйл энд гарч байгаа юм. Хоёрдугаарт зүгээр нэг ард биш том зургаараа аягүй тийм сайхан урт хугацаанд дайжгүй явах зүйл бол болох юм байна. Гуравдугаарт амьдрал харьцангуй тогтвортой болохыг одоо та хоёр одоо даал үрэх юм уу? Тэгэхгүй энэ зүйл сонгосон хүн таны амьдрал нэг дэшээ нэг доошоо ч юм уу? Эсвэл одоо сэтгэл зүйн хувь тийм жоохон тогтворгүй байдаг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг дажгүй нэг одоо хүн санагдсан үнтэйгээ цуг байхаар одоо буруу үнтэйгээ цуг байхаар одоо тийм юу байдаг ч юм уу. Мянга хайр байсан ч гэсэн сэтгэл санаа яадаг юм чинь тогтворгүй байдаг ч юм уу те. Тийм байдаг шүү. Тэгэхээр харин зөв хүнтэй уулзсан мэдээ гэвэл та хоёр аль алин сэтгэл санаа болон амьдралын хувьд аягүй тийм тогтвортой байх болно. Гой боломжууд нээгдэн нэг гэмн гэвэл юу шүү. Бяцхан юм хэлээд мэдээж төгсөн гэж байхгүй. Наад зал одоо гэдгийг амьдрал үржих хоёр сонголт гэж. Нэг бол одоо амар том давуу талтай гэсэн нэг тийм сул жижигхэн сул талтай хүн, эсвэл амар том сул талтай хэрнээ бас байж давуу талтай хүн. Одоо юу гэдэг чинь жишээ нь айгүй тийм өндөр царилэг хэрнээ жоохон явдалтай ч гэдэг юм уу те. Эсвэл тийм өөрийгөө бодоо яготой ч гэдэг юм уу. Эсвэл одоо айгүй тийм халамжтайгаа ойлгодог яд гэдэг нэг жоохон тийм аяр таваа дутуу бодож гэдэг юм эсвэл хоогоо шүтгэж гэдэг юм эсвэл жоохон тийм усан дах дуугч гэдэг юм уу те. Тийм маягийн сонголтыг өгөх учраас жоохон бодож үзэх тал одоо өөрчн сонголт өгөх гэж байгаа юм. Энэ сонголтыг яг урт хугацаанд аюулсан одоо аль нь миний амьдрал илүү тийм зөв бэ? Аль нь аюул тийм дайжгүй гэдгээ бодож явсан нь одоо хамгийн дээр юм а гэдэг хөцөрч энэ дээр гарч байгаа юм а. За харин одоо ингэнэ сахиусан тэнгэрүүтэй одоо энэ дээр чи бас одоо юуг зөвлөж байна. Одоо гаргалан нарийнч суугаад идвэл орцгоё. Тав аяга. Яалтчгүй энэ хүнтэй айгүй их тийм хэцүү одоо амьдралаа их тийм пактлах те тэрний дараа гинт нэг юм найдварын од болж гарч ирэх магадлал байгаа шүү. Энэ хүчтэй сонгосон хүн та юу яагаад байна? Жохон тийм гүрэмтгий байгаад байна. Одоо амьдралын хатуутууд гэх тийм ганцаараа тулаа сурцсан гэх юм уу? Тайл юмыг тийм болгоод гэсэн юм тийм зөөлөмж гэдэг юм уу? Тэгэнгүүт энэ хүн танд юу яаж орж ирнэ? Тийм найдвар болж орж ирнэ. Одоо энэ хүнтэй зур байхаараа инээд гэдэг ч юм уу, энэ хүнтэй зур байхаараа их тийм матайхан тайван байдаг ч юм уу те. Тэгээд хамгийн гол нь энэ хүнтэй та зур байхаар юу яа амьдралын одоо тийм гацалтаас ялангуяа одоо сэтгэл зүйн гацалтаас тийм гарах одоо тийм нэгууртай гэх юм уу дайшин тийм юм бол байгаад байгаа юм заяа. Тэгээд хамгийн гол нь 5 аягны нэг гоё юуч нөө forgiveness буюу одоо уучлал өршөөх амьдралд аюух тийм одоо юмыг тийм одоо бүтээх хэвээр эсвэл сөнөөх хэвээр ч юм уу те эсвэл одоо тийм хүнээс өшгөнзөн авах ч юм уу тийм хатуу хэцүү тийм нөхцөлтэй байсан үед энэ хүнийг зэн сайхан зөөлөж өгөх юм байна гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. Тийм за нэг нь юм байна заяа. За хоёр дахь нь хоёр дээр харин хүмүүс яаж нөлөөлөх нь
Юу яаж 8 сава. Юу яана? Бүх үйл явдал айгүй хурдан болоод өнгөрөх байхаа. Ясны нэг мэдсэн ингээд гаранаас барьж ирсэн, нэг мэдсэн үнсэж ирсэн, нэг мэдсэн нэг гар орж ирсэн, нэг мэдсэн цог хөвж ирсэн гэдэг чинь тийм одоо гинтийн үйл явдлууд бол болно. Тэгэд одоо хажуугаар нь олон зүйл зэрэгцээж явах магадлалууд бол байгаа шүү заяа. Одоо ингэ хийж явах чинь. Тэгэд одоо та хоёрыг ингэ нөлөөлнө гэх юм уу? Юу яана? Одоо амьдрал амар идэвхтэй, аз жаргалтай, гоёыг мэдэрсэн хэрнээ бас юу болно? Одоо тийм бүх юм аюул тийм хурдтай байх болно. Магадгүй та хоёрын бас дотносч гэсэн магадгүй байхгүй байж байгаад нэг мэтгэд аюул хурдан бүх юм болол өнгөрцөн байх магадлал байгаа. Магадгүй одоо юу гэдгийг та хоёр яаж мэдгүй сонсоогүй тийм хосолж хувцалсан байдаг ч юм уу те. Эсвэл мэдгүйгээр тийм цог юм дуртай юм байдаг ч юм уу. Нэгсэндээ хувь тавилангаас та хоёрыг бол жоохон тийм шахах, тийм нийлүүлэх гэж тийм шахах үйл явдал бас болох нь явуутай юм шүү. Тэр нь бас гинтийн үйл явдал болох юм байгаа шүү гэж байгаа юм. За тэгэнгүүт 3 дахь өдөр юу ингэсэ Сэлимний хаан гарсан. Сэлимний хаан бол одоо тааруу үзрийн логикийн хамгийн дээд үзэр. Тэгэхээр одоо юу гэдгийг яг логиктэй бодоод үзээрэй. Би энэ хүнтэй байхдаа ер нь нэг ямар хуу байгаад байна. За би өөр X гэдэг юм уу биш өөр хүнтэй ямар цог байхдаа ямар хуу байгаад байна гэсэн тодорхой бодоорой гэж байгаа юм. Тэгэд хамгийн чухал нь гэвэл ийм байгаа шүү. Яг өөрийн толгойгоороо би энэ хажууд байж чадчих байна уу? Тэ? Тэгэхгүй бол та юу яадаг? Яг хүнийхээр одоо за хүнийхээр ч одоо юу яах вэ? Цуг байгаа хүнтэйгээ хүнийхээ жоо авранд орох гэдэг. Гэтэл яг таны заяаны сүүл мэйчин болохоор тань цуг байхдаа бол таны яг тийм өөрийнхөө чинь гоё байлгана. Гэтэ мэдээж одоо бас хамтдаа байх нэг тийм гоё бол орно. Гэтэ хамгийн чухал нь бол одоо таныг тийм өөрийнхөө одоо гоё байлгахаар бол оруулд юм байгаа юм а гэдэг үзэр энэ дээр гарч иж байгаа юм а. За бяцхан дүгнэлт хийхэд бол таны заяаны хань бол тийм жоохон хөгшрөн сэтгэл сүнстэй ахтад тийм залуулаг төрлийн хүн бол байх бөгөөд юу яах вэ гэдгүүлээ тийм тайванчтай хүн байх юм байна. Тэгээ энэ хүнтэй жоохон тийм амьдралын хэцүү одоо давж туулж байхад бол таарах магадлал юм бол байна. Тэгээд юу гэдэг энэ хүн танд аюул гоё тийм тус үзүүлэх тусал дэмжих тийм амьдралын сайн халамжийг үзүүлэх бөгөөд бараг учирсан байх юм уу эсвэл ойрхон байж явах тийм магадлал бас байна заяа. Тэгэд бүх нэг байж аваад гинт огцон хурдтай дотносох байх. Тэгээд та хоёр цуг байхдаа үнэхээр сайхан юм бүртээ гоё байх бөгөөд нэг юмыг ажиглах хэрэгтэй. Амьдралын сонголт өгөх бөгөн тэгээд та тэр сонголтыг тийм цэвэр логикийн хүрээндээ одоо тааж чадвал үнэхээр сайн юм шиг гэдэг үзэр ангар гарч байна. За харин одоо юу яа? Танд сахиусны тэнгэрүүд юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. Сар өдөр гарсан. Юу яах хэрэггүй юу гэдүүлээ? Зүрүүд амьдралаас өөрөөсөө хурдан юм болох учраас чуу тийм хүнтэйгээ уулзрыг яаж хэрэггүй. Угаасаа бүх юм өөрөөрөө ингээ болчихно. Гол нь юу яах вэ? Эндээс сар өдөр осооч одоо гэдгийг амьдралч одоо тийм амьд тийм олон ерөнхий хүмүүсийн дунд байгаа даа. Яг энэ нүгээр бол таны хойноос бас гү тантай одоо за хойноос гүрхүүд ч юм уу эсвэл тантай харьцаа бас хэдэн хүмүүс бол байх шиг байна. Гол нь энэ дундаас аль нь зүв бэ те? Эсвэл байхгүй бол энэ дунд байхгүй гэдэг нэг тийм тодорхой болмоор байна. Тэгэхгүй бол та юу гэдгийг нөө зарим хүмүүст хоос найдад төдөг ч юм уу. За нэг юм хэлье. Өөр чин таалагдах зүүн совин хоёр шал өөр шүү. Улаан цай хүний цээж мэж тийм гоё нүрэ царайруу харангуудад нэг тийм энэ нэг зүүн совин байхаа гэдэг бол энэ үгүй заяа. Тэрний өөр нэг зүүн совингоос асуугаад яг энэ хүн мөн үгүй гэдгийг сайн мэдчих хэвээр. Тэгэхгүй бол та нэг тийм мэдрэмж болон зүүн совингоо жоохон холихоор байх магадлал байдгийн байна заяа. За харин одоо та хоёрын одоо энерги нийлэхээр одоо ямар хөө байх нь одоо харцгаая. 7 сава. За юу гэсэн үг вэ гэхээр яалтчууд та хоёрын энерги одоо гэдэг хамтдаа нийлээд амьдралын хатуу хөтөв цухтаа туулаад явах юм байна. Одоо юу гэдгийг угаасаа энэ хөтөв сонгосон хүн та өөрөө амьдралын хатуу хөтөв бараг л одоо энэс өмнөсөн тийм ганцаараа туулаад бас даваад бас зодуулаад те явж ирсэн хүн байгаад байгаа байхгүй юу. Харин энэ хүн гарч ирсний давуу тал гэвэл та юу хийх гээд байгаа юм?
амьдрал дээр илүү тийм аятайхан амьсгаа авахтаа болох юм байна. Тэгж байж одоо юу гэдэг тийм дутуу нөхсөн бас бие биенийг сайхан халамжилсан тийм сайхан хайр бол одоо үүсэх юм байна гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаа юм аа. За ингээд одоо хоёр дахь хөзөр маань дуслаа. Хөзөр дэлгэцэн талаас мөсөдлаа гэх ширээрээ subscribe дараагийн дэнийшнлүүд маш баярлах болно. Мөн одоо гүйлгэний утган дээр юу хийх юусын консульттай байна. Юу л хэмжлэг хэмжлэг дэнийшлээ сайхан манифест хийгээд залбирлуулах бол хүрэх болно. Тэгээд та бүхэн хамгийн сайн өсөөрэй. Мөн та хөзөр үзүүлбэр байгаа бол та бүхэн Facebook, Instagram-аас холбогдоорой. Мөн ингээд дашин тусгал байнгын стресстэй тавьширчдах хуйцаа байгаа бол та бүхэн эдгэрэг цэвэрлэг ойрол тавсыг санал болгож байна. Ердөө 10 сарын тавсаас ноод 10 сарын фэсбүүкийг гараад тэгэхээр аюул сайхан тавьшир гой бүлэг гараад ирсэн байна. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлье. Юм болгон харагдаж байгаа шиг биш шүү. Дээр нь энэ хүчтэй сонсон та мэдрэмжээ даадаг учраас яг логиктэй шийдвэр гаргаарай гэж бол би чингэслээсээ хүсэж байна. За одоо ингээд та бүхний сайн санааг хүсье. Одоо 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань 9 зоос. За хөдрийг ажиглавал нэгэн үзэсгэлэнгүй их тийм дажгүй бас аюу тийм ганган тийм чамин хэнцэр эмхтэй одоо ингээд юу ийцэн байна. Төдтэй их тийм гоё газар байна. За сайн хараад аваарай. Таны завины хань цөөл мэд чинь эмхтэй сүнстэй байх магадaltaй байна. Гэхдээ тийм эмхтэй сүнстэй хэрэг тийм юу биш. Одоо юу гэдэг тийм хүүхэн шиг шалчсан ч юм уу эсвэл одоо тийм ядаргаатай бол биш. Халамжтай, ухаалаг тэгээд нэг юм өөрийгөө бодохоос илүү тийм хүнийг боддог гэсээрнээс тийм нэг хуран залжин. Гэхдээ тийм залмилуулыг өөр чинь гаргахгүй. Яг найрч яхад бол гаргаж магадгүй. Гэхдээ нэг тийм одоо өөрөө ч нэг тийм хүн зал гаргахгүй яриа бос хүмүүсээр ер нь тийм үр дүнд хүрэх төлөө бас нэг тийм сайн миний гадаа газар дээр ганц миний анаа мэнэ гэдэг хүмүүс үүдэг штэ. Тийм төрлийн одоо хүн байх магадлал байгаа. Тийм учраас одоо юу гэдэг таны сүүл мэдчин бол нэг талаас бол аюу амжилттай бас юм сайн хүрч чаддаг. Тэгээд аюу тийм бие даасан одоо баяжих нь бол сайхан тодорхой. Ер нь нэг тийм санхүү яадаг гэдэг юм дээр бол за учиргүй Монголын топ баян болдог маа гэхэд ер нь эвтэйхэн тийм тэр хүнд бол одоо найдаж бол болох үз тийм хүн бол одоо нэгт бол байгаа. Хоёрдугаарт за нэг талаар тийм байлаагээд бас тийм амьдралынхаа турш барыг алтаар бааж өссөн юм бол биш. Зовлон нэлээ бас үдсэн байх магадaltaй. Алдарч онжоогоод нэг юм одоо юм сайхан хөрсөн. Нэг талаас бол аюу хашир бас зовлон мэддэг. Тийм учраас бас одоо өөрийнхөө хайртай дотны хүмүүсийг тийм зовоохоо гэж үздэг. Тэгээд тийм тэр утгаар ч тийм жоохон тийм бас халамжин заримдаа их тийм хитэрдэг байх одоо магадлал бол одоо байгаа юм гэж харж байна заяа. За тэгээд харагдах байдал гадаад төр төрх. Нэг юм гойлогдоо биеийнхаа тийм гоё нэг тийм гэдс мэдс юм тийм байхгүй. Тэгтээ нэг тийм мөр зүй хатайхан жоохон тийм туран хайвтар. Тэгээд нэг юм өөрөөсөө тийм арчилгаа тийм хүмүүс гэдэг чинь тийм нөр бүрээ тосмос түрхээлтэй. Бараг зарим итгэж үстэдээс тийм дээр хэмжээний. Тэгээд нэг юм заримдаа нэг тийм үе эм гормон арай их тийм үе яадаг жоохон одоо шалчихдаггүй. Нэг юм өглөө байх магадaltaй нэг юм ээжүүд гэдэг штэ гээл одоо тийм хүүхдийн хойноос үлдээд идэг нөх хүүхдэн тааж байгаа чингүү тийм жоохон өглөө байх магадaltaй нэг жоохон өндөртөө байж магадгүй ч өндөр туранхай дуу гэхдээ тийм альбит тийм тажиг царилэг дуу тийм нэг зүйл гэвэл юу байгаа юм хит тийм юу биш жоохон гоо иршүүд юм уу эсвэл тийм одоо тийм иршүүд ирэхэд л тийм төртөй биш илүү тийм эмгэгтэй дүр төрхийн одоо тийм гоо үзэсгэлэн гоо гэдэг тийм тодорхойлолт иршүүд гэдэг штэ амар тийм баатар цараймаар бол байхгүй эсвэл одоо эрхлэж хүсэн гэсэн ялгаагүй тийм төрлийн одоо байнуудаа гэдэг хөзөр бол энэ дээр гарч байгаа юм аа. За тэгээд цаашаа ингээ харуулны ийм байдгийн юу гэвэл энэ хүнтэй цог байгаад одоо яг энэ хүн зөв байл гэдэг яаж мэдэх вэ гэвэл яг одоо өөрчлөж нэг тийм хайр болон бие даасан байдлын сайхан балансыг өөрчлөж сайхан гаргаж өгдөг. Тэгээд аюу тийм халамжийг бол аюу сайн үзүүлж чаддаг. Тэгээд юу яадаг? Юу гэвэл гисэн хэрнээ хажуугаар нь одоо гэдгийг ажиллаач аюу сайн хийждэг. Тэгэхээр давхар одоо өөрийгөө ч юу одоо гэдгийг
ажлыг сайн хийдэг, халамжаа сайн үзүүлдэг, орон дээр сайн одоо ноцолчдаг тийм байдлын одоо хүн юмаа гэж бол энэ дээр гарч байгаа юм аа. За одоо юу яа? Яаж учирснаа мэдэх үү? Хизээ учрах нь те харъя. За энэ их тийм юу яана? За ялангуяа хэлчихье. Ойн савдуу зожгуудад хэлчихье. Гэрийн гадаанаас наад хүнтэйгээ таарахгүй. Ер нь жоохон нэг юм ажил төрөл гээд хүмүүстэй танилцаа эсвэл нэг юм тиймгээд явж байхдаа бол санамсаргүй маягаар тийм ажлын журмаар юм уу эсвэл нэг тийм одоо сургууль гэдэг юм уу те тийм маягийн журмаар бол танилцах магадaltaй. Анх хараад бол та энэ хүний нэлээ өндөр үнэлэх байх. Постлаг юмаа гэл. За яг дурлах мурлах бол байж магадгүй. Гэхдээ илүү үнэлэмж бол постлаг юмаа те. Ястэ энэ шиг болчихсон гэх одоо бодох юм бол байгаа шүү. Учирсан учраагүй хувьд бол юу байх шиг байна. Учрах арай болоогүй байгаа. Яагаад гэвэл ингэж мэдэрдэг байна. Энэ хүзээ сонгосон хүн та өөрөө бас яг энэ шиг аягүй тийм гоё хүнд сэтгэл зүрхөө зориулдаг. Зөрөөд хүнээс сэтгэл зүрх авъя гэхээр жоохон бас нэг тийм хүнийг бүрэн танихгүй байгаа учраас одоо юу яагаад гэдэг. Яг гоё бас тийм сайн хайртай уулзлаагүй эсвэл жоон тийм залжин хүмүүстэй уулзсан байх магадлал бол байд юм байна заа юу. Гэхдээ бүх юм зүгээр айхтарсан тийм санаа зовхон бол байхгүй. Энэ хүнтэй за нэг юм энэ жилдээ бол багтаа очирч авах байх. Нэг ойрын нэг юм юунд бол намраас өмнө гэхэд бол ажил төрөлч юм уу эсвэл одоо гадуур ч юм уу те эсвэл ямар нэг юм бүтээлгээд явж байхдаа сайхан таарчих. Одоо болов гэдэг хөдрөлийн дээр нэг гарч байгаа юм. Тэгэд бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. 3 цусар хардаа ингээд юу яаж байгааз юм бүтээгээд ингэ сайхан явж байгааз одоо юу яана? Та хоёр амар сайн гар нийлдэг байна. Одоо юу гэдгийг учиргүй та хоёр жоохон сонирхлын хувьд бол эсрэг байх магадлал байгаа гэвэл байгаа. Яагаад гэвэл одоо юу гэдгийг та хоёрын аль нэг нь амар тийм гоё high fashion тийм өндөр тийм чим гоё дуртай. Нэг нь л зүгээр л тийм нөө хөдсөн дээлтэй өвгөн байгаа тоххой дотор хүний хувьд. Тэгмүүд эндээс та хоёр гэдгийг бас тийм 100% таарахгүй байх болно. Энэ бол гэхдээ нэг тийм буруу зүйл бол биш. Угаасаа энэ чинь хоёр өөр хүн нэг тийм нийлж байгаа штэ. Тэрээс их тийм одоо хоёр шаргоож нийлээд юм тийм бол арай болоогүй. Тэрээс ойлгох хэрэгтэй заяа. Бас нэг зүйл гэвэл ийм юм байгаа юм. Тэгээд та хоёр ерөнхий суурьндаа арай жоохон өөр байх ч гэлээ. Яг юугаар бол одоо гэдгийг юу лээ яг амьдралын хамгийн суурь зүйлсүүдтэй би биднийг халамжлах, хайрлах. Тэгээд би бинийг тийм хэцүү үед сайхан туслах. Эсвэл би бинийг одоо чи зүгээр нэг гоё сэдвэр хүнтэй юм ярмаар байж тээ. Тэр хүнтэй тэр хүн яг ойлгохгүй л дээ. Мэдгүй л ихтэл бас тийм сонсоод сууж нэг бас гоё үстэй. Яг за тэр хүн ч гэсэн бас магадгүй чамаас тийм хүсэх байх. Тэртэл дээр та хоёр аюу тийм гоё нийлсэн одоо айтайхан байна гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм. Тэгэд хамгийн дажгүй гэвэл юу байгаа юм? Та хоёр нэг айхтар юм дээр муулцах, сайдалцах нь гайгүй. Нэгсэндээ би бинийгээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх талтай бол аюу сайн байна. За юу. Энэ аюу том давуу тал шүү. Яг гэвэл гадуур ормын ижлүүдэд байна уу? Инженерийн жилийн амар лаглаг тийм гоё хосууд байгаа. Гэхдээ яг байгаа боддороо бие биенийг хүлээн зөвшөөрөхгүй байх тал бол байдгийг. Харин та хоёр бол одоо ямар ч төсөл байсан гэсэн, ямар ч эсрэг төсөл хувийн дотор хүний байсан гэсэн бие бинийгээ за яг ийм хүн байдгийг. Яг надад их юм одоо хувийн үед бол арай өөр. Гэхдээ хайртай юм даа гэсэн маягтай бол байна гэж бол гарч байгаа юм аа. За харин юун дээр анхаарах вэ? Хоёр сэлэн доош харсан байна. За ястай нэг юм хэлчих заа юу. Юу яа. Одоо юу гэдгийг энэ хөдрийг сонгосон хүн та жоохон жаргал таахгүй зовлон болчих гээд байна. Буруу юм руу ингээд нэг тийм хүн өөрөж аюу тийм хурдан юу яхаар ятгахаар нэр тийш тэгдэг. Тэгээ яг зөв юм руу ингээд яа одоо нийли ингээ болоо ихээр аюу тийм эргэлз тэнэглэж юм эсвэл буруу хүндээ тэгээ ортдог юм уу те. Яг нэг энэ үсээ сонгосон хүнтэй жоохон тийм манипуляц юм тийм бос нөлөөлөлд хурдан ятгаланд хурдан автдаг л байх магадлал байгаа за юу. Тийм учраас яалтчгүй хосын амьдрал дээр яг нэг суух юм болоход ингэдэг юм.
хоёр сэлэн бол юу гэдгийг. Ер нь бол хоёр тийм хэцүү сонголт байна тий. Аль нэг нь арай гайгүй биш. Ер нь л жоохон одоо тийм төвөгтэй. Нэг нь яг жүжиг арай гайгүй байна. Доошоо харчаараа нэг аюу дайггүй сонголт нэг жоохон тийм сонин сонголт байгаа шүү тий. Гэхдээ аль нь бол тийм байж болох сонголт шиг бол санагдана. Гол нь тийм учраас энэ дээр та харин нэг тийм одоо айтайхан сонголт хийчээрээ. Тэгэхгүй бол та юу гэдгийг юу хийж гадах магадлал байна. Дажгүй санагдсан хүнтэйгээ нийлээд тэр нь гэтэл яванда буруу сонголт авах магадлал байгаа. Ер нь таны амьдрал ингэж магадлал байгаа шүү. Та ганцаараа явж яагаад нэг огцом 2 3 хүн гарч ирэл таны одоо хойноос гүдэх юм уу. Дахиад нэг юм таг ганцаараа явж бараг бадарчин гэдэг шиг юм явж байгаа л гинт дахиад 2 3 хүн ч юм уу эсвэл хүн гарч ирдэг ч юм уу тийм байх гэдэг. Гэтэ энэ амьдрал гарч ирсэн хүн болгон тийм бас сайн хүн биш гэдгийг бодж үзээрэй. Бид нар юу гэдгийг анхны хайртайгаа ч юм уу эсвэл анх учраас хүмүүс шиг нийлэхгүй шүү дээ бас харандас зогцгүй гэдгийг бодно шүү дээ. Яг тэрэн шиг байдлыг бодож үзэж одоо ямарваа нэг тийм шийдвэр гаргахдаа их хашир үзээрээ. Тэгэхгүй бол юу яагаад вэ шүү? Пактлаад вэ шүү? Ер нь заяаны ханиг одоо сүүл мэтгэлтгүү имерхүү харилцаанууд дээр жоохон пактлах юмуд бол болоод байна шүү. Тэргээ сайхан ойлгоорой гэдэг хөдзөр энэ дээр гарч байгаа шүү. За юу. Тэгэд одоо нэг имерхүү байна. За харин одоо юу яа? Гаргалгааны буюу одоо сахиусанд одоо хувь тавилангаас танд юу гэж одоо тий орчин ертөнцийн хувь тавилангаас яаж нөлөөлөх нь одоо тэр хэвлээ харцгаая. За яалтчгүй юу юм байна? Яалтчгүй тийм хувь тавилангаар танд нэг юм сорилтыг өгд юм байна. Ер нь нэг хүмүүстэй учрлууд бол таны амьдралд заримдаа нэг тийм нэг одоо амьдралын цикл юм уу те нэг гоё юм бол оруулдаг юм байна. Нэг талаас энэ бол гоё зүйл, гэхдээ нөгөө талаас та ойлгох ёстой. Амьдрал дээр орж ирсэн хүн болгон тийм сайн хүн биш. Энд чинь зарим нь шолон байж болно, зарим нь хоньны ярьсан чон байж болно, зарим нь одоо зүгээр тийм сайхан шавуучин байж болно те. Одоо манай нэг найзлаа бол амар сайн хүнээс үерлээ гэдсэн. Тэгээ нэг мэдсэн амар юу вэ? Амар шавуучин. Тэгэхээр одоо ер нь та хүнтэй нийлхээс өмнө өглөө хүний сүнсийн танаа тий. Тэгэхээр энэ чинь амьдрал тийм хар цагаан биш, дунд зөндөө өнгө байгаа, солонгод талаа зөндөө байгаа. Яг тэр шиг одоо хүнийг одоо байж том асуудалтай, том давуу талтай, жижиг сул талтай хүн эсвэл жижиг давуу талтай, том сул талтай хүн гэдгийг сайн ажиглаж байж одоо суу. Яагаад гэвэл энэ одоо хүмүүс тань руу зөндөө орж ирдэг. Харин хувь тавилан таныг сорд юм байна. Яг одоо юу яах вэ те? Зөв хүний сонгох уу, буруу хүний сонгох уу гэдэг. Одоо тийм зарим хүмүүс бол яг энэ хүнтэй уулзрал ингээл явж байдаг. Таних бол яг тийм биш, илүү тийм сонголтын дундаас хувь тавиланчин бол одоо тийм за хоёрч болохгүй тийм одоо байдсан байна гэдэг хөзрөө тэн дээр гарч байгаа юм. Тийм учраас магадгүй алдаж онсон үйл явдал болсон байвал бодж үзээрэй. Ямар хүнтэйс пакталж байгаа те. Тэгэхээр өөр хүн байна уугүй юу? Эсвэл одоо энийг яаж өөрчлөх болох вэ? Тэр талаар бодж үзэхэд бол гэмгүй юм шүү. За. За харин хоёр дахь өдөр. Хоёр зас. Энэ хоёр аяг. Энэ юм шүү. Аяг бол зүрх сэтгэлийн хөзөр. Би биедээ нэг тийм гоё хайраа зориулдаг, би нэг зүрхлээ зориулдаг төзөр. Энд нэг зүйл байдгийг. Одоо яг сонирхол нийлнэ гэсэн үг бол биш. Харин зүрх сэтгэлээсээ би биедээ зориуллаа, би нэг хайрлаа, харамслаа те. Яаж ч ингэ нэг тийм тэнийг мэрэц гисэн зүгээрээ тэгсэн сони юмаа гэдэг тийм сонсдог тийм үс байдаг штэ. Тэр шиг сонсох тийм гоё одоо юу хэлт юм байгаа шүү. Би нэг тийм байнга боломжтой. Тэрнээс тийм одоо чи нөө яг би өөр эрэгтэй хүн. Надад бол тэр нэг хин загварын ертөнц байд юм уу? Эсвэл тэр Ким Кардашиан байд юм уу? Эсвэл тэр нэг Idol гэдэг юм кино мөн ерөөсөө битүү байдаг хгүй. Яг ихтэл нөхөн одоо миний партнер ч юм уу хань ч юм надад яриад би тэгээд тэгсэн нөө ямар сони юм бэ гэж сонсосоо өөр байхгүй шүү дээ. Энд ч одоо тэгж би одоо хүнийг бас халамжлага илэрхийлж шүү дээ. Яг тэр шиг үйл явдал болдго юм а гэдгийг сайн бодж үзээрэй. Заавал нэм та хоёр заяаны хань сөүл мэт гэхээр л тийм бүх одоо цуг адилхан наруудаа үздэг. Цуг адилхан тийм халуун ногоотой холддог ч юм уу. Эсвэл цуг адилхан тийм одоо юм байх шаардлагагүй шүү. Гол нь зүрх сэтгэл нийлсэн байдна гэдгийг л
одоо сайн харъя шүү гэдэг хөзөр энерги гарч байгаа. За юу тарихтай татлана. За тэгэнгүүт одоо юун дээр анхаарах хэрэгтэй ийм байгаа юм. 8 сэлэм. Энэ сони юм байна. Нэг бол та заа юу. Ер нь бараг л 70% та байх 30% тэр хүн өөрөөд итгэл муутай. Яг мэдээж гоё хүн гарч идэг ч юм уу. Эсвэл үгүй ер нь аюу сони шүү дээ тийм. Би л нэг тийм хүн анзарч ирсэн. Одоо манай найзлаа амар тийм лаг бигийнхаатай лаг гэхэр нэг өөрөөдөө тийм хэрэглээд идэг. Би жоох юм тийм ээ гэдэг өөрөөр тийм дандаа суулталыг хараад. Би цаана паастай энэ шиг хөлмөлтэй энэ шиг би хатаа бас алж байхгүй гэж бодохгүй. Тэгэхээр тэр хүн өөрийгөө тийм дандаа тийм суултал гэдэг юм эсвэл тийм дандаа болох үснээр хараад. Яг юу гэсэн үг гэхээр та одоо юу яагаад байна? Яг зарим тийм зөв хүнтэй нийлэхдээ нэг бол энэ хүн намайг тоохгүй эсвэл би энэ хүний левел төрөх юм эсвэл энэ би энэ хүний одоо юу гэж юм уу те тийм хатуу сөрөг үзлэр та өөрөөрөө бас харах гэдэг магадaltaй эсвэл тэр хүн ч үгүй юм уу нэг ёсондоо энэ харилцаанд аль нэг нь толгой болж явах ёстой хэрвээ одоо юу тийм тэр хүнээс таны сайн хүнээс эсвэл танай тийм таалагдсан хүнээс үйлдэл гарахгүй байгаа бол та өөрөө одоо юг өдөрлөгийг гартаа аваад, тугаа аваад, тэгээд тугаа мандуулаад ер нь нэг юм нөхрийн авч юм их нэрийн авд гарах хэрэгтэй байна. За яг гарна гэдэг чинь тэр хүнтэй сайхан нийлэх тал руугаа орно гэсэн үг. Та юу их хэвчээ шүү. Одоо сэтгэлгээний хувьд чөлөөтэй байх хэрэгтэй. Ялангуяа хайр дурлал юм уу? Эсвэл хүмүүстэй харилцаан дээр. Харин таны чөлөөтэй байхгүй байгаа хүнийг та одоо нэг тийм үл тоох хэрэгтэй. Яагаад гэвэл сэтгэлгээний чөлөөтэй байхгүй байгаа хүн таныг угаасаа одоо гэх тийм яг чин сэтгэлээсээ байгаар хайрлахгүй. Зөв бодоод үзэл та хүн хөгшрөх шүү дээ. Одоо байгаа тийм сайхан гоё гөх бөхс тий одоо гоо үзэсгэлэн мөр зөр одоо гиз мэд байхгүй болно. Угаасаа хөгшрөө тэгэл одоо унжих юм бол 1000 хичээг нэмэргүй. Тэгэхэд одоо хажууд байгаа хүн чинь таныг яаж харах вэ гэдэг чинь яг хамгийн чухал байдгийг. Одоо яг мэдээж тийм биеийнхаа дасгалыг хийгдэж гоё гэсэн эсвэл таныг байн голддог ч юм уу хөгшнөө дуудаг ч юм уу эсвэл өөр хүн гоё мөр гэдэг нь хэцүү. Тэрний оронд цагаа хувааж уусан ч гэсэн яг гизтэй болоог хөжлөн ч гэсэн бас гоё хайр нь хэвээрээ байх хүн танд илүү сайн зохино. Тэрийг маш сайн ойлгож авах хэрэгтэй шүү заа юу. За одоо товчхон дүгнэлт ихэд бол таны энэ сүүл мэт бол тийм эмгтэрээс үнстэй тийм жоохон биеийнхаа гоолыг тийм бас аюу тийм санхудалтай сайн хүн байх бөгөөд гол нь та энэ дээр тийм сонголт хийх хэрэгтэй. Сонголт зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр учрлууд арай болоогүй гэхдээ та хоёр аюу тийм зүрх хөслөөсөө гоё тийм таарс цаг учир байх бөгөөд айхтар бас сонголтын дүн та бол орох магадлал байгаа. Нийлхүү гэдэг. Тэрэн дээр та гол нэм хатуу байж болохгүй яг юм уян хатан байхсан шүү гэдэг гарч иж байгаа юм аа. За харин сахиус нь ингээд юу зүйлсэн бэ? Одоо харцгаая. За яалчгүй энэ хөдрийг сонгосон хүн та нэг бол ганц бие. Эсвэл ганц бие юм шиг өөрийгөө мэдрээд бай заа юу. Одоо тийм зарим хүмүүс ч мөр амар нөхөртэй амар лаг хэрнээ юг байдаг. Одоо яг тийм ганцаардлын мэдрэл яваад идэг. Тэр хүн ч их тийм одоо тийм хайрмар бүхэн багасцсан гэдэг юм. Эсвэл амьдралын юунд ингээд тасаад те одоо юу болчих юм тийм байдаг. Эннээс чинь задтаад яриа гоё нийлдэг өөрөө чинь ямар ч гоё сайн хөдөлгөөн зөвшөөрдөг гоё тийм халамжилж чаддаг тийм хүн өөр чинь гарч ирэх учраас яг ийм хүн гарч ирэх үед амьдрал яаж ч жоохон тийм өөрчлөж байгаа одоо юу тийм тайван байдаас инээдэг ажиглалтай байдлаар орж байгаа те эсвэл одоо тийм нүд чинь сайхан сэргэж эхэлж байгаа одоо тас цаахан мэдрэх болно. Тийм мэдрэмжийг өгж байгаа хүн бол таны тийм сөүл мэт байх юм аа. Тийм мэдрэмж өгөхгүй байвал зөвхөн тийм нэг замын нэг тийм одоо нэг юм задаа тийм гахаа гэх нь хаашаа нэг тийм хүн бол ямаа гэж бодчиход бурдах заа юу. За харин одоо та хоёр нийлд энерги юм байх нь одоо харцгаая. За бараг л могоон чуулган шиг одоо юу штэ модны тий одоо мөчр ингээд юунаас салаацсан байгааз. Юу гэсэн үг гэхээр та хоёр яг тийм салшгүй гэх юм уу амар гоё тийм нийлээ зөгцоод гоё байх болно. Нэгт хоёрдугаар савааны хатны нэг юу гэвэл юм гэдгийг одоо доош харсан байгаа юм. Дээш харсан савааны хатан бол өөрөө зүгээр л нүдэ дайрдаг мэдэхгүй юу. За энийг хийх гэсэн мэт шүү дайраа гэдэг. Харин доошоо харчаараа арайд одоо тийм бишээ гэсэн үг. Илүү тийм хааш явж байгааг мэддэг, ямар харилцаатай байхаа мэддэг. Одоо ийм байвал гоё юм, тийм байвал гоё мэддэг гэдгийг мэддэг. Их тийм тодорхойтой
тодорхой харилцаатай, тодорхой бүх зүйл нь тодорхой тийм одоо энергитэй одоо тийм байх учраас тэгээд дээр нь та их тийм гоё хайрын халамжийн тийм гоё энергитэй байх юм байна гэж энэ дээр гарч байна. За ингээд 3 дахь хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэц таалагдсан бол одоо лайк тараар шеэр subscribe дараан дэмжлэл маш их баярлах болно. Мөн одоо гүйлгэний утган дээр тэг юу хийх үсний хурцтай байна. Төмжин төвчөөлөд ирж сайхан манифест хийгээ залбирлуулж ирүүлэх болоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сонирхсан юм. Мөн дашин тусгад та бүхэн байнга стресстэй хэцүү байгаа бол та бүхэн надад сайхан холбогдоод тар үзүүлж болно. Facebook, Instagram сайхан холбогдоорой. Мөн байнга стресстэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлт арга тавсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут тосноор 10 минут бичлэгийг гаргаж ирэхээр аюул сайхан тавьшаа гой болоод ирэх юм багш заяа. Тэгэхээр хамгийн сүүлд нэг юм хэлье. Хувь тавилан аюул сонио шүү. Дээр бидний хятадын хүн ухаантан усны туссан саран төслийг барьж авах гэж байгаад ус нь өгсөн гэдэг юм байлээ. Тэгэхээр юу гэдгийг магадгүй та их тийм сонин газраас гарч ирч юм уу те эсвэл гинтийн үйл явдал байх гэж бодож авал харин бүр байна заяа. Үнэхээр гинтийн үйл явдал болох бөгөөд та бас амьдралын дөрмөж зөрчиж магадгүй. За тэгээд одоо сайн саныг хүсье. Өөрөө сонирхол сайхан. Одоо дараагийн үзүүлэлт дээр уулзцаая.